Стандарт хэмжилзэн газар, мал эмнэлгийн ерхий газар, үндэсний итгэмжлэлийн төв, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг Улаанбаатар хотын 6 зах худалдааны төв, Булган, Орхон, Дархуул, Сэлэнг, Архангай аймагуудын томоохон зах худалдааны төв, мөн сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулга, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийж байгаа явцаа танилцууллаа. Шалгалтын явцад мах, сүүсүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг ням бохирдол илэрсэн зөрчил гарсан байна. Зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс хүнсний дагуулан хавар тариалахаар хадгалсан үр тариа хүлэмжийн ногооноос нийтдээ 242 дээж авч шинжилгээ хийжээ. За жимс хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээ хийхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн байна. За хямны цехээс 22 дээж авч шинжилгээд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, давс, колифорум зэрэг илэрчээ. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж хачиг зэрэг илэрсэн байна. Пестицид гэдэг бол ургамал хамгааллын бүтээгдэхүүн, ургамлыг тарих тариалтын явцад зайлшгүй хэрэглэдэг. Үнийг зөв тоон хэмжээгээр хэрэглэх нь чухал юм. Зөв тоон хэмжээгээр хэрэглээгүй буруу хэрэглэснээс шалтгааллах пестицидийн үлдэгдлийн илүүдэл гэдэг бол хүний биед шууд сөргөөр нөлөөлж хорт тавдар, зарим нэг арсны өвчин гэх мэт маш олон өвчнөөс суур нөхцөл болох аюултай ийм болохоор пестицидийн үлдэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд хяндаг байх нь маш чухал юм аа. 5 аймгийн 5 худалдааны төвүүдээс нийт 46 мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний дээж авлаа. Энэ дээр нэлээд тийм нэнгийн бохирдолтой байд хүнсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд лабораторийн шинжилгээгээр урьдчилсан байдлаар гарч байна. Энэ дээр манай мал эмнэлгийн хяналтын байцаагч нар тухайн зах худалдааны төвүүдийг битүүмжилж үйл ажиллагаанд төр зогсоогоод баталгаажуулах шинжилгээг хийж ажиллаж байна. Дээрээс нь 8 чиглэлийн албан шаардлагыг хөрвүүлээд энэний гүйцэтгэлийн хяналтыг тавьж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд түүхийн мах худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүд буюу 7 зах худалдааны төвүүдээр хяналт шалгалтын баг ажилласан. 7 зах худалдааны төвөөс 6 зах дээрх лаборатори итгэмжлэгдээгүй байгаа. Энэ бол маш эмгэнэлтэй бөгөөд төр энэ тэргуунд анхаарах ёстой асуудлуудын нэг юм а гэж ажлын хэсэг бол үнэлж дүгнэж байгаа. 50 гаруй стандартыг бол шинээр боловсруулах шаардлагатай. За нэг 30 гаруй стандартыг бол хүчингүй болох шаардлагатай гэсэн ийм стандартын үзлэгийн дүн гарсан байдаг. Яг одоогийн байдлаар 3 жил өнгөрчөөд байж хаад за нэг 30 гаруй стандартыг бол шинээр боловсруулсан байна. 20 стандартыг бол шинжилэн боловсруулжээ. Тэгэхээр 130 гаруй стандартыг бид шинжилэн боловсруулах. За нөгөө олон улсын түвшинд ямар байгаа гэдгээр нийцүүлэх шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай энэ ажлууд хүлээгдээд байдаг. За стандартын үзлэг гэж юу юм бэ гэхээр 5 жил тутамд хийдэг. Одоо стандартын үзлэгийг хийчихэд 3 жил гаруй хугацаа өнгөрч байхад бид нар шинжилэн боловсруулах шаардлагатай байгаа 130 гаруй стандартыг шинжил боловсруулах өдийг хүрч байна. Тэгэхээр Шалгалтаар Сэлэнг, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй болох нь тогтоогдсон байна. За лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, за лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчлөөд ч цөөнгүй илэрсэн гэсэн юм а. За харин мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төрүүлэгч нянгийн бохирдол хөгц зэрэг зөрчлөөд түлхүү илэрсэн гэсэн юм а. За дээрх ажлын хэсэг 5 дугаар сарын 31-ний хүртэл нийслэл орон нутаг галийн лабораториудад ажиллах юм а.